анх удаа улсын их хурал дээр 31 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй. 31 гэдэг бол манай улсын парламентын 4/1 буюу 25% эзэлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл парламент өөрөө энэ асуудалд ямар улс төр эрх зүйн өндөр ач холбогдол өгж байна вэ? Парламентын бүх улс төрийн намуудын төлөөллийг хангаж энэ асуудалд ач холбогдол өгч байна вэ гэдгийн илэрхийллийг бас та бүхэн эндээс харж болно. За бид төрийн өмчийн компани засаглалтай холбоотой асуудлыг зөвхөн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хувь хувьцааны асуудал, ногдол ашгийг хэрхэх үү, шийдвэр гаргалтууд яах уу гэдэг хүрээнд харахгүй байгаа. Бид энэ шинтгэлийг олон улсын суурь судалгаа, сайн туршлага дээр үндэслэж, уул үндэстэй хийхийг тэмүүлж байгаа. Тэр дотроо Европын холбооны сайн стандартуудыг бид нутагшуулахыг хичээж эрмэлзэж байна. Нэг үгээр хэлэхэд бид төрийн өмчний хичнээн компанитай байгаа юм. Энэний удирдлага, хяналт нь ямар байгаа юм? Бүртгэл нь ямар байгаа юм? Энд шийдвэр гаргах учиртай парламент, засгийн газар, сайд, төрийн өмчийн компани тууз гүйцэтгэх удирдлагууд ямар эрх хэмжээ зааг ялгаатай байгаа юм гэдэг асуудлыг цогцоор нь авч үзэх ийм шаардлага тулгарсан. Цаашдаа төрийн өмчийн компаниудыг үлэмж хэмжээгээр бууруулах ийм шинтгэлийг бид хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Яг энэ үгээр өнөөдрийн олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж нээж байна. Баярлалаа. Энэ парламентын бас зөв реформ хийх хамгийн томоохон нэг хэсэг болно гэдэгт итгэж байна. Тэгээд удахгүй бас дахин уулзахын эрх тавьж тэгээд авахын баярлалаа.